Сайн байцгаана уу? Өглөөний мэнд. За энэ сайхан өглөөний мэндийг арын сайхан хангаан нутгаас Хархангай аймгийн нэгэн сайхан үзэсгэлэнтэй газраас хүргэж байна. Ерөнхийдөө хүмүүс алхаад эхэлчихэж өглөө 7-оос эхлээл алхах юм шиг үлээ. Одоо болохоор 9 өнгөрчин. Би өчигдөр болохоор 9 цагаас алхсан. Нөгөө өчигдөр ирсэн. Уржигдэр ирсэн. Тэгээ уржигдэр ирчээд өчигдөр өглөө жоохон унтчихагаад босч алхсан. Тэгээ хүүтэйгээ алхсан болохоор ерөнхийдөө ингээд нэлээд жоохон удаан хүүгээ жоохон хүлээгээд амруулаад удаан алхсан. Өнөөдөртөө болохоор манай хүү тоглоод үлдсэн. Тэгээ ганцаараа алхаж байгаа болохоор арай жоохон хурдан алхаж байна. Тэгээ та бүхэнд болохоор ийм гоё байгалыг харуулах гээд энэ сайхан үзэсгэлэнтэй аймагыг харуулах гээд бичлэг хийхээр шийдсэн. Тэгээ би болохоор яг одоо Хархангай аймгийн төвшрүүлэх сумын бор бургастай аршаанд амарч байгаа гэр бүлэрээ. Хамгийн гол нь хүүхдүүдээ ингээд агаарт гаргаж байгаа нэг сайхан сэтгэл санаа бүр тайвширчдаг. Яагаад чинь тэгээд өвөлч гэсэн харьцангуй баг ханаад хүрээд байгаа юм шиг санагддаг. Тэгээд бид нар ч одоо бараг 4 дахь жилдээ ирж байна. Энэ байгаль үзэсгэлэнтэй хүмүүс тий маш их ирдэг. Тийм учраас ингээд энэ сайхан үзэсгэлэнтэй байгаль ингээд татагдаал өөр ирэхгүй хүрээд ирдэг. Тэгээ энэ жил болохоор бүр илүү их хүмүүс ирсэн байна. Тэгээ энэ дээрч одоо бор бургастай аршаан дээр очиод та нартай бичлэг хийж үзүүлнэ. Тэгээ бор бургастай аршаанаа савнуудтай хийж авчаад тэгээ дараа нь өөр болохоор уучаад тэгээ юу яах гэж байгаа. Зохиулна гэж байдаг. Зохиулна. Тэр нь болохоор энэ хүчтэй боргоны усаар зохиулж чагаар ер нь бол бие эдис маш сайн сэрэгдэг, сайн байдаг гэж ярьсан билээ. Тэгээ би надлан зохиулсан. Өмнөх 2 жил бол нэг зохиулаагүй. За тэгэл зохиулсныхаа дараа сажиг нь хөвтдөг. Бас гоё тийм гүлхэн ус байдаг. Тэгэхээр би бас тэнд хөвтий гэж бодоод усны хувцас амссан байгаа. За иймэрхүү сантай байна. За тэгээд зарим хүмүүс болохоор өдөр дахиад 3 цагаас ирээд 3-4 гээд нар буусны тараас ирээд хөвтдөм байлээ. Тэр үед болохоор усны арай бүлээн болсон байдаг гэсэн. Гэхдээ надад угаасаа одоо тэгээл 2 хүүхдээ хараад завгүй учраас тийм боломж гарах болохоор одоо олдож байгаа энэ боломжийг ашиглаад гээл одоо хөвтчихнэ. За тэгээд аршаан дээр утгагүй очиод та бүхэндээ бичлэг хийж үзүүлье. Дэрдийн одоо юм болгон байдаг одоо нүд шүд наарууд одоо зүстэр бүх юм байдгийн байна. Бас тэгээд одоо юунд хавуулдаг юм байна. Барганд яагаад тэгээд хардсан дараа тэгээд автар сайхан болж байгаа юм. Та хэдэх жилдээ ирж байна? Хэдэх жилдээ ирж байна? Би одоо энэ жилд ирсэн. Анх удаа ирсэн үү? Анх удаа ирсэн. Анх удаа ирсэн гоё санаж байна. За гоё. Агаар энэ мод гэдэг явган явдлаа үлэх гоё юм. За танд ирүүлэн хүсье. Баярлалаа. Баярлалаа. Гигэнт аршаан бор бургастай аршаан гэж 2 янзаар хэлдэг юм билээ. Тэгээд химийн найрлага нь болохоор хараа натрий, калий, кальц, магний
холоор салбаад анианы нэлбэр гээд маш олон тийм эрдэс байцтай. Тийм учраас хүний биеийн сайн. Тэгээ ходоо, дуушиг, тарих толгой, найр улчирхаа гэд бүх эргэтэн зориулсан нэршлүүдийг юм бичсэн байдаг юм билээ. Одоо ингээд бид нэр чинь за өнөөдрийн хувьд бас харсан баг хүн байна. Өчигдөр бол маш их хүн байсан. Дээшээ бас нэлийн хүн баг шүү нөө. Ийм сайхан газар хэдий шүү. Хамт гэсэн заавал ирээрээ. Өчигдөр бол усны хөтөлбөр явсан. Өнөөдөр болохоор хүүцтэй өрөөд ирсэн. Усны хөтөл жоохон хэцүү юм байна. Явах жоохон хэцүү. Стоп. Яг өөрх нь. Атаа юм уу? Ийм хүн байна. Ийм гээд нэрсэн. Хоноо шинээс хэд удаг байгаа. Хаашаа сайхан. Саваа гаргацгаа. Ясаа цогман. Онгохоо яа гэсэн биш. Ингээд энэ усны сав руугаа жоохон нэг авч явна. Энэгээр цэнхэр савар нэг гад шиг хийм гэсэн. Ингээд талаш. За толгой хашаанаа явах чинь толгой хашаанаас эхлээд уудаг. Тэгээд цэг хүүтэн мөртлөө яг бүлээн байд юм билээ. Өглөөсөд юу ч идэг байгаа. Одоо хашаанаа очиод өрөмтөө талхаа идээ. Энэ усны чимээ их гоё сонсогдож байгаа биз? За одоо савндаа жоох нэг авах. Ингээд толгойг нь оргоод байгаа. Яаж хөөлийн би. Яаж хөөлийн би. Угаасаа бүгдээс нь хийчихэж байгаа байхгүй. Бүгдээс нь жоохон хийгээд тэгээд өгчихсэн. Одоо өөрөө уурлаа. Дэше наша. Энэ болохоор хадаад няшаа ингээд хийчихсэн. Одоо жоохон яг нэг завсар гацэр. За бүх хашаанаас уучлаа. Толгойн хашаанаас эхлээд нойр булчирхаа ходоод гээд бүгдийг нь уучихсан. Ядаргаа тамир гээд бас байдаг. Бүгдийг нь уусан. Тэгээ ер нь бүх бие маань эрүүл болчихлаа гэж бодож байна. Тэгээ хүн чинь ер нь сэтгэлийн амьд учраас өөрөө л би эрүүл гэж бодох юм бол эрүүл. Тэгээ би өвцөн гэж бодвол өвдөд идэг. Тийм учраас би эрүүл болсон. Тэгээд хүмүүс ч гэсэн маш их ингээд одоо том те 5 литр саунд ч гэсэн тийгээд аваад явж байгаа. Энэ ашаан бас сайн учраас хүмүүс ингэж зорж ирж ингэж ихээр авч явж байна. Та бүхэн маань харсан байх гэж бодож байна. За одоо захиулъя бас хөвтий гэж бодож байна. Жоо хайгаал энэ хүмүүс хэрэг байна юу ч гэсэн харъя. Боргондоо зөвлөх гэдэг нь маш их хүн байсан. Жоо идчихэж байгаа зэрүүлээд орж ирсэн. Бас харсан та хэвцэн. Хүн бичлэг хийсэн чинь шэгэ дарга нарцсан байсан. Боргондоо зөвлөд гарсан та хэвтэй маш их ирчүүдтэй. Ачаалтай болсон. Миний зэрэг. Энэ жил бүр илүү их хүн
жил ингээд ийм их байхад авсан юм.